210 мянган уртааш метр ийм гэрэлтгүүлгийг энэ жил бид нэр хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ нь бол Австрийн хөрөнгө оруулалтаар хийгдэх гэрэл. Тэгээ энэ маань ингээд хийгдэхээр сонгон найрхан бүтэн гэрэлтгэн. Тэгэхээр айл бүр сайхан ногоон модтой. Тэгээ дээр нь ийм бүтэн гэрэлтсэн юм дүүрэг болох зорилт тавьсан. За өнөөдөр бол яг бид нэр туршилтын шугамар энэ үйлдвэрчний хэвлэлийн гудамжинд бид нэг гоёлтын гэрэлтүүлэг, гэр ороолын гудамжинд ер нь хотын хэмжээнд баг анх удаага баг. Ингэж хийж байгаа. Тэгээ энийгээ туршилтын гэрэлтүүлгийг асааж ингэж турших гээд ингээд цуглдсан байна. Тийм. Хугацаанд тэгж ажил юм биш нэ одоо бас. Энэ бол нийтдээ дүүргийн хөрөнгөөр 147 сая төгрөгөөр ерөнхийдөө хийгдсэн. Тэгээ нэг 14 хоногийн хугацаанд ерөнхий угсралтын ажил хийгдсэн. Гэхдээ өнөөдөр бол туршилтын учраас зарим чимэглүүд нь дутуу байгаа. Ирэх нэг 4-5 хоногийн дотор буцад чимэглүүдийн засаад ингээд дуусгачаар ийм байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ялгаа нь харагдана. Одоо ийшээ ингээд одоо ингээд асаах гэж байгаа энэ хэсэг бол одоо шинээр хийгдсэн хэсэг нь. Тэгээ тийшээгээ байгаа хэсэг нь бол хуучин гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хотын өнгө үзэмж бол хот бол шөнийн нэг өнгө үзэмжээс их шалтгаалдаг. Тэгэхээр шөнийн хот ингээ өнгө үзэмжтэй сайхан байх тусам залуучууд иргэдэд илүү их аюулгүй. Тэгээ дээр нь бас одоо сайхан орчин ингэж бүрдүүлж өгдөг учраас энийг бид ямар ч хэсэг энэ жилдээ ингэж хийж эхлүүлж байгаа. Тэгэхээр одоо ингээ та бүхэнд ер нь ингээ харуул энэ маань ингээ нийтдээ ингээ 5 дугаар хороо, 6 дугаар хороо, 23 дугаар хороо гэдэг ингээд олон хороодын дунд байдаг. 18 дугаар хороо. Тийм учраас бас олон иргэдэд ингээд гоё юм хүртээмжтэй ийм гэрэлтүүлэг болж байгаа. Ерөнхийдөө энэ үйлдвэрчний гудам бол сонгон найрхан дүүргийн нэлээд ерөнхийдөө төв гудамжинд тооцогдохоор ийм гудамж байгаамаа. Сонгон найрхан дүүргийн за 6 дугаар хороо ханы материал орчим за 5 6 дугаар хороо гэж хэлж байна. За ингээд төв гудамжийг бол гоёлын одоо ийм гэрлэн чимгэлтэй одоо гэрэлтүүлэгтэй болгож байгаа юм байна. За ингээд 14 хоногийн хугацаанд бол 147 сая төгрөгөөр за энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ бол бас туршилтын журмаар өнөөдөр бас асааж үзэж байгаа гэдгийг сая дүүргийн засаг дарга бас онцлон хэллээ. Өнөөдрийн үйл ажиллагаа бол туршилтын журмаар гэсэн эхний одоо яг гэрэлтүүлэг хийгдэж байгаа юм биш. Цаашдаа ер нь яг хаана ямар гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж байгаа юм. За сонгон найрхан дүүрэгт ер нь бол нэг гудамж ингээд гэрэлтүүлэгтэй болж байгаа гэх баяртай байна. Би өөрөө энэ сонгон найрхан дүүрэгт төрж өссөн хүний хувьд одоо ийм гэрэлт гудамж сонгон найрхан дүүрэгт нэгдүгээрт байхгүй. Сонгон найрхан дүүрэг төдийгүй баг нийслэлийн хэмжээнд яг одоо гэр хорооллын ийм гудамжууд бол бараг байхгүй болов гэж ингэж бодож байна. За цаашдаа бол бид нэр жил болгон дүүргийнхаа орон нутгийн хөгжлийн төсөв болон болж өгвөл одоо нийслэл улсынхаа төсөвт бас төсөв хөрөнгөд тавиад явна гэж ингэж бодож байгаа. Дээрээс нь түрүүн манайхаа ярьсан байх Австрийн хөрөнгө оруулалтаар 7 сая евро буюу 20 орчим тэрбум төгрөгөөр сонгон найрхан дүүрэгт энэ жил нийтийн эзэмшлийн буюу одоо гэр хорооллын яг гудамжуудад гэр хорооллын үндсэн гудамжуудад нь одоо гэрэлтүүлэг хийгдэхээр одоо ингээ яригдчихэж байгаа. Энэ бол одоо ажил болохоор ер нь бол одоо эхлэх гудамж биш яг нөгөө гэр хорооллын гудамжуудаа гэж байна. Юу Австрийн гэрэлтүүлгүүд ийм гэрлэн чимэглэл биш нөгөө яг гэр хорооллын дундах гэрэлтүүлгийн ажил байхгүй. Тэгэхээр энд бол нийт гэр хорооллын маань 90 орчим хувь нь гэрэлтүүлэгтэй болно гэж үзэж байна. Одоогоор яг хэдэн хувьтай байгаа гэрэлтүүлэг? Одоо нэг 62-3 хувьтай байна. 63 хувьтай гэсэн юм мэдээлэл байгаа. Тэрийг бид нэр энэ жил нэг Австрийн хөрөнгө оруулалтын хөнгөлтөө нөхцлөөр нэг түрүүн хэлсэн шүү 7 сая еврогоор ажил хийгдэхэд нэг 90 орчим хувьтай болно гэж үзэж байна. Хамгийн гол нь гэр хороолд гэрэлтүүлэггүй байна гэдэг маань гэмт хэрэг ихээр гардаг. За хүүхдүүд орой хичээл сургуулаасаа орж гарах тийм үү гээл ер нь бол асуудлууд их байдаг штэ. Энэ нөхцлүүд хүндрэл байдаг учраас энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж ингэж үзэж байгаа. Эхний ээлжинд гэрэлтүүлээ дуусчихъя, дараад нь камержуулъя гэж гэсэн зорилтыг өдгөн тавьж байгаа юм.